За дараагийн сэдв татврын деважин. За бэлгэлийн татвар болохоор ч Монгол улс байдгүй байгаа. Өв залгамжлалын татвар бас байдгүй, малчтын татвар болохоор ч бас байдгүй. Малчд бол орлогодоо татвар төлдөг байгаа. За төр болохоор ч бас яах нь баримт өгдөг байгаа. Төрийн ямар ч үйлчлэг төрд ямар хэдэн дөрөвт үсэн баримт өгдөг байгаа. За лангууны татвар болохоор ч яах нь ямар нэгэн лимит байдгүй байгаа. Карганы татвар яах нь бас байдгүй байгаа. За татвараас зайлс хийх гэмт хэргийг болохоор ч санаатаагаар үйлдсэн ч гэсэн яах нь хөнгөн гэмт хорих тооцогдоод хорих ялгүй байдаг байгаа. За энэ өнцгөөс нь түрүүн бий болохоор ч татврын дарангуул ярьсан бол одоо татврын деваж яаж манай Монгол улс ч татврын дарангуул болон татврын деваж ингээд хосолмол татврын эрх зүйд тогтолцоотой байдаг байгаа. Анхаарал хандуулсад баярлалаа.